За сайн байцгаана сонсогчдоо. Everest podcast-ийн Эрүүл Монгол иргэн дугаар эхэлж байна. Энэхүү подкастаар зочноор Эрдэнэт хүмүүний амнаас эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн мөнгөөр эмнэлгийн мэдчилгээний эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч П Бэлэг сайхан оролцож байна. Сайн байна уу? Намайг Бэлэг сайхан гэдэг би мөнгөөр эмнэлгийн мэдчилгээний нэгдсэн засгийн эрхлэгч. Жир ажилдаг. Миний хувьд бол Монголд анагаах төгссөн, тэгээд тэргүүлэх зэрэгтэй эмч байгаа. Тэгээд хавдар судлалын эмнэлэгтэр бол 3 сар анх яг хоол босруулах бэлслийн чиглэлээр курс хийжсэн. Тэгээд тэрнээс хойш бол Тайванд 3 сар, Солонгос улсад бас бүдүүн шулуун гэзний мэдслийн чиглэлээр бас ингээд курс эзэмшижсэн. Ямар ч сан цаг гаргаж ирсэн танд баярлалаа. Гадаа төвчрээ хэр байна? Гайгүй. За баярлалаа. Яг хоо арцсангуу гайгүй байна. Яг хоо нөгөө 20-50-даа жоохон бага зэрэг юм байна. Гэхдээ бол яг хоо боломжийн л ба. Коронавирус бас танд хэр нөлөөлж байна? Миний амьдралд коронавирус ер нь бол манай нийт ард түмэнд ер нь сүүлийн үед бол их актер нөлөөлөд эхэлж байгаа шиг байна. Тэгээд надад ч гэсэн бас нөлөөлж сэтгэл зүгээс өсвөлээ тийм ээ. Одоо айдас жоохон санаа зовох гэх мэтчлэнгээр тэгээд бас бидний ажилд бас хүмүүсүүдийн амжилт их нөлөөлөд байна тийм. Зарим бизнесийн одоо үйл ажиллагаа айгу хаагдаад эдийн засгийн бол их төвхтэй байдал тэр нь жоохон их санаа зовоод байгаа. За 93 онд хүний эмч их эмч болж ирсэн юм байна тийм. Тэгээд 95 онд болохоор мэдслийн их эмч, 2002 онд хоол боловсруулах эрхтэн системийн мэдслийн эмч. Одоо мэдслийн тэргүүлэх эмч гэдэг цалтай явж байгаа тийм. Та анх яагаад эмч болъё гэж юу мэргэжлээ сонгосон бэ? За би уул нь бол орчуулагч болохыг айгүй хүсдэг гэсэн байхгүй юу. Тэгээд би бол Баатар хот Москвагийн нэрмжид 10 жилийн 33 дахь сургууль гэдэг тэр сургуульд сурдаг байсан. Тэгээд намайг яг сурж явах үед нэг химийн сонгоны анги анх удаа Монголд яг зохион байгуулагдчихсан баг. Тийм. Тэгээд тэр химийн сонгонд орохоор даваа тал нь юу гэхээр заавалчгүй нэг их сургуульд орох тийм хуваар авах боломжтой байдаг гэсэн. Тэр үед бол нэг их сургуульд орох чинь хуваар авч иж эзэлтийн шалгалтанд ордог гэсэн. Тэгэхээр миний хувьд бол нэг тийм ямар ч их сургуульд орох тийм нэг боломжоо ингээ баталгаажуулж байгаа сонгонд орсноор. Тэгэнгүүт химийн сонгоных нь юу нь болохоор яг нэг хим дээр суурилсан мэргэжлүүд дээр сонголт хийх боломжтой. Тэгээд тэрэн дотор бол нөгөө анагаахын мэргэжил орж байгаа. Тэгээ манай ээж бол совилогч ийм хүн байсан. Тэгээд тийм болохоор би ээжийнхээ мэргэжлийг ер нь бас авъя гэж бодоод тэгээд бас яг химийн сонгонтойгоо холбогдуулаад ингээ анагаахын мэргэжлийг сонгохоор болж ирсэн. Анагаахт одоо мэргэжил сонгосон хүмүүс чинь маш удаан суралцдаг шүү дээ. Одоо бусад их сургуультай харьцуулбал 4 жил сураад болно гэж байхгүй. 5 жил сурдаг. 5 жил сураад 6 жил сураад тий. Тэгээд 6 жил төгсч дуусчаад 2 жил дадлага гэдэг гэлүү те. Эсвэл өөр юм суралцдаг гэлүү. Тий яг миний үед бол ингээд манай боловсролын систем чинь байнга өөрчлөгдөд байгаа шүү дээ. Тэгээд миний үед болохоор бид нэг эхний жилдээ асрагч хийдэг гэсэн байхгүй эмнэлэгт. Анагаах төгсөөл анагаахт бүртгүүлж эзэлтийн шалгалт өгж тэнцэл оронгуудаа 1 жил ямар нэгэн эмнэлэгт хуваарлагдаж ажилладаг тийм байсан. Одоо бол тэр дэхтэй болцсон л да. Тэр асрагчийн ажил хийхэ болцсон. Би бол 1 жил асрагч хийгээд тэгээд шар хадны эмнэлэгт сэтгцийн эмнэлэгт хуваарлагдаж ажиллаж ирсэн нэг асрагчаар. Тэгээд тэрний дараа 6 жил яг сураад ингээд нийтдээ 7 жил сурж байгаа байхгүй юу. Тэгээд намайг яг төгсөх жил бас нөгөө эрүүл мэндийн боловсролын системд өөрчлөлт гараад хуучин бол мэдслийн эмч болохын тулд 45 хоногийн курс хийгээд ингээд болдог гэсэн бол би анх удаага ингээд 2 жилийн хугацаанд сураад мэдслийн эмч болж исэн. Тэгэхээр хамгийн анхны тийм магистрант гэх юм уу? Тийм эмч болж исэн.
Бис заслын юмч болсон гэдээ та ярьж байна шүү дээ. Бис заслын юмч болоод ямар ч шууд төрүүлээд бол нэг их юмч нь болохгүй байх таг нэг хагалгаа өдөртөг юмч болохгүй. Эхлээд суралцаад эмч хажуун зогсоод туршлага хуваалцах байх те. Анхны таны одоо хамгийн анхны мэдцлээ бол санаж байгаа байх те. Хамгийн анх удаа оржсэн. Тэр үед танд юу бодогдчихсэн бэ? За яг ер нь бол ингээд эмнэлгийн мэргэжлийг эзэмшүүлэхдээ нөгөө энэ чинь хүний эрүүл мэндэд үйлчлэгээ үзүүлж байгаа шүү дээ. Тийм учраас бол тэр хүний эрүүл мэндийг хохироож болох тийм үйлдэл гаргаж болохгүй. Тэгээ тийм учраас нөгөө багш нар маань биднийг сурахтаа нөгөө алхамаар жижигээр нөгөө бүх үйлдэлүүдийг ингэж сургадаг. Тэгээд хамгийн анхны хагалгаа хийхдээ бол дандаа нөгөө багш нар маань хамт өөрсдөө ингэж хажууд байж ингэж тусалж хийдэг. Тийм учраас бол тэн дээр бол одоо бидний сурж байгаа ч гэсэн хүний амнаас эрүүл мэнд эрсдэх тийм аюул учирдгүй гэсэн үг байхгүй юу? Гэхдээ бол мэдээж ингээд яг өөрөө ингээд би ингээд өөрөө ингээд нөгөө туслах биш нөгөө урд нь бол сурж байхдаа ингээд нөгөө оператор эмчтэй тусалж ингэж сурж байгаа шүү дээ. Гэтэл одоо яг ингээд өөрөө хийх болж байгаа хэдийгээр багш маань өөдөөс байж байгаа ч гэсэн айгүй их сандард юм байлээ. Тэгээд гар ингээд салгалаад тэгээд тэр юугаа хийгээд ийм жоохон сандралтын байдалтай. Тэгээ багш нар маань болохоор бас тэрийг ойлгодог те. Тэгээ ингээд туслаад ингээд юу яагаад дэмжиж өгдөг бид нарыг. Тэгээд айжмдаа ингээд тасаад юмаа илүү сайн эзэмшнэ гэсэн үг тий. Кино минод төрч юм эсвэл зарим түүхүүдийг сонсчохоор мэдцлийн дундор ингээд одоо наркозонд орсон хүмүүс сэрчдэг гэдэг шүү дээ тий. Одоо ингээд мэдцлийн үеэр ямар нэгэн тийм өвчтөн дондорноос ирж мэрж ийсэн нь эсвэл тэгээ ярих ч тийм хөгжилтэй юм болж байсан уу лаа. Яг нэг тийм тохиолдол болж ийсэн. Гэхдээ зүгээр хагалгааны дундуур нөгөө унтцсан хүн сэрнэ гэдэг ойлголт нэх байдаг юм л да. Байдгүй юу тий. Тий. Яг ингээд унтуулгын эмчнэр маань нөгөө хагалгаа хийж байгаа эмчтэйгээ ингээд хараад нэг унтуулгын бодис үйлчлэгээний юм их тохируулж нөгөө нэг хянаж явах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ заримдаа нөгөө нэг тэдний нөгөө юу үйлдэл жоохон биднийг одоо хамгийн сүүлд нөгөө шархаа хаагаал оёол дуустдаг штэ. Тэр үе дээрээ нэг жоохон баг зэрэг нь төрүүлждэг тохиолдол ганц нэг байдیں۔ Тэгээд нэг тийм тохиолдол яг надад яг болсон юм а. Тэгээд би ингээд хагалгаа дуусчаад ингээд шархаа ингээ оёод хамгийн сүүлжийнхээ ойдлыг ингээ суужсэн чинь нэг өвчтөн байна сэрчгсэн. Йоо өвдөж штэ гэд тэгжсэн. Тэгээ айгу цочоод гайхаад нэлээд цэцэн баг. Тийм тэгээд хагалгааны өрөөнд би сонсч байсан хүмүүсийн одоо эмчнэр нь дуу муу тавьдаг гэж сонсч байсан. Тэр хүн болов одоо намуухан ч юм уу яг зэрэг өдөртж яваа эмчийнхаа хүссэн дууг тавьдаг гэж сонсч байсан. Тий яг зүгээр би 50-нд байж байхдаа бас тэнд нэг мэргэжил дэвшлүүлэх сургалтанд 3 сар явжсэн. Тэгээд тэнд өөрийнхөө багш профессорыг харж байгаад хөгжим бас сонсдог. Гэхдээ зүгээр бид нар бол нөгөө өөртөө сонсохоос илүү зүгээр өвчтөнд одоо жишээлбэл мэдээ алдуулалт маань өөрөө айгүй олон янз байгаа шүү дээ. Тэгээ хэсгийн мэдээ алдуулалттай юм хагалгааны үед ялангуяа өвчтөнгүүд айгүй өөрөө нөгөө ухаан саруул байж байгаа учраас нөгөө их айж сандардаг. Тийм учраас нөгөө одоо юм хөгжим тавьж хөгжмөөр тайвшруулах бас иймэрхүү арга ухаанд хэрэгэлдэг. Одоо шүдний имлэг жишээ тийм бол хүүхдийн дээр нөгөө нэг кино мэнэ тавьчихдаг шүү дээ зурагтаар. Тэгэхээр бид нар бас яг тэрийг адилхан бас дөөрөөгаад яаж байгаа. Зүгээр хагалгаан дээр бол хитрхи нөгөө анхаарал сарниулах бас тийм хөгжим бас байж болохгүй. Тий. Тэгэхээр нөгөө намуухан аял. Тий. Тэгэхээр нөгөө хөгжмийг бол нэг актер өргөн дэлгэр бол нэг хагалгаан дээр хэрэгэлдэг юм а. Зүгээр яг өөрөө сонсох гэж голцоо нөгөө үйлчлүүлэгчтэй тайвшруулах зорилгоор тэгж хэрэгэлдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн би бол нөгөө хулмсны хагалгаа хийдэг. Тэг хэсгийн мэдээ алдуулалтаа хийдэг. Хүмүүсүүд маань айгүй их тийм айж сандардаг учраас бас сүүлийн үед бид нэр хөгжим ашигладаг болоод байгаа. Одоо манай эмч маань болохоор мөнгө хүрт ажилладаг байгаа те. Мөнгө өр эмнэлэг танд яг ямар үнцэнтэй эмнэлэг шиг санагддаг бол тийм байдаг уу? Тийм байлгүй яах вэ? Тэгээ мөнгөөр эмнэлэг бол мэдээж одоо сүүлд ингээд чинээр бий болж байгаа хувийн хвшлийн эмнэлгүүдийн нэг байгаа. Тэгээд хамгийн гол нь үйл ажиллагаа нь улам ингэж байнга өснө дэгжиж байгаа. Ингээд улам өргөжж байгаа. Тэгээд маркетинг маш сайтай. Тэгээд айгүй тийм
бүтээлч хамт олон айгүй тийм сайхан хамт олон гэж хэлнэ би. Тэгээ манай хамт олон бол энэ Монгол улсад анагаах ухааны салбар айгүй доголдож байгаа шүү дээ, тий. Одоо хэцүү салбар байгаа. Тэгээд энэ үйлчлэгийг одоо сайжруулахад айгүй хувь нэмрээ оруулж байгаа, олон гайхалтай үйлчлэгээнүүд нэвтрүүлж байгаа ийм гайхалтай хамт олон л гэж санагддаг. Та сая бас өмнө нь хэлсэн шүү дээ, одоо мөнгөөр эмнэлэгт хулмсны хаалга яадаг гэж тайлсан тий. Зэрэг хулмсны хаалга гэхээр хүмүүс сайн мэдэхгүй ч магадгүй те, хаалга байдгүйгөө. Би таны нэг ярилцлагыг уншаад тэгсэн чи тэрэн дээр хулмс одоо хүн болгоно амьдралынхаа туршид ядч нэг бод холмостой болж ирсэн. Эсвэл ямар нэг үнэртэй болж ирсэн байдаг. Тэгээд тэр үед бол хүмүүс сугаа угаах тэгээ нэг түрхтэй. Тэгээд таны ярилцлагыг уншсан чинь хүмүүсээс ботокс гэдэг юм тарьдаг юм те. Тэр ботокс гэдэг тарьдаг юм яг юу хаашаа нэг тарьдаг юм бол би уншиж байхдаа гайхсан. Ботокс ч болохоор нүүрлүү эмэгтэйчүүд хийлгээд талгаруулдаг. Тэрийг совроо хэлнэ гэхээр ботокс гэдэг нь болохоор ерөнхийдөө энэ нөгөө хор. Тэгээд тэр хороор бол нөгөө мэдрэлийн нөгөө нэг юм системд нөлөөж ингэж яаж байгаа. Тэгэхээр нөгөө гол механизм нь болохоор хөлсний булчирхай маань өөрөө нөгөө бас нөгөө мэдрэлжүүлэлттэй байдаг. Тэгээд төв мэдрэлийн системээр бас удирддаг. Тэгэхээр нөгөө тэр мэдрэлт нь булчирхааны нөгөө мэдрэлт нь нөлөөлөд үйл ажиллагааг нь алдагдуулж байгаа ийм эмчилгээний арга л да. Гэтэ бол ботокс хийлгэлээгээд хөлөрөхгүй байх гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм энэ бол яг ботокс эмчилгээний хувьд миний уншижсанаар 5-6 сарын давтамжтайгаар хэд хэдэн удаа тариулах ёстой. Тэгээд курс эмчилгээний дараа бол үр дүн нь бол 10-аас 12 сар барьдгаа гэсэн ийм мэдээллийг уншижсэн. Тэгээд манай эмнэлэг бол яг энэ тарилга юуг бол хэрэгэлдэггүй. Яг гол нөгөө эмчилгээний арга нь бол мэслийн эмчилгээ байгаа. Тий. Мэсцэл гэхээр яг ботокс болохоор яг тариа хийгээд тэр эсийг мэдээг үзүүлждэг гэж би ойлголоо. Харин мэсцлийн хувьд бол яг яаж явдаг бол тий ямар үйл ажиллагаа тэрэн дээр явагдвал одоо хөлсний цэгийн одоо хаана гэж бол байхгүй бах те. Тий мэс засал гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо энэ гол асуудал нь юу гэхээр нөгөө хит хөлрөлт явагдаад тэрнээс болоод ингээд асуудал үүсээд байгаа. Тэгэхээр мэслийн хувьд бол тэр нөгөө булчирхаануудын ингээд хусаад тухайн хэсгийн арьс нь хөлсний булчирхай байхгүй болгоод ингэж байгаа юм хагалгаа байгаа. Тэгэхээр нөгөө тэр хэсгийн арьс нэгэнт хөлсний булчирхай байхгүй болчихж байгаа учраас нөгөө хөлс ялгаралт гэдэг юм ерөөсөө огт байхгүй болно гэсэн үг. Тэгээд хөлс ялгаралт нэгэнт байхгүй учраас нөгөө өнрийн асуудал ч гэсэн дарагддаг. Тэр нөгөө хөлсний тийм эмгэгтэй хүмүүс гэж байдаг юм шиг. Тий яг анагаах ухаанд бол энийг юу гэдэг вэ гэхээр яг ер нь хөлөрн гэдэг чинь бол хэвийн физиологийн үзэгдэл шүү дээ. Хүн болгон хөлөрдөг. Хүн болгон ямар нэгэн айд сандрах үед хөтөө хөлс нь асаргадаг, эсвэл ичид санаа зовох үед бол хөлөрдөг тийм ээ, нүүр нь улаадаг. Гэхдээ нөгөө хэвийн хэмжээнээс бас их хөлрөх тийм тохиолдлууд байдаг. Тэгээ тэр нь янз бүрийн шалтгаантай байдаг, янз бүрийн хэлбэртэй байдаг. Сугны хувьд бол бас яг тэр олон хэлбэрүүдийн нэг нь голцоо нөгөө нэг яг хулмсны хувьд бол нөгөө шилжилтийн насны үед яг эхэлдэг. Тэгэхээр энэ бол нэгсэндээ өвчин гэсэн үг байхгүй юу? Хүмүүс магадгүй зарим хүмүүс айгу арчаагүй одоо юу гэдэг нь заваанаасаа болж ийн гэж бодож иж магадгүй. Гэтэл бол энэ бол үнэндээ тийм биш. Энэ бол нэгсэндээ өвчин гэсэн үг байхгүй юу? Хэвийн хэмжээнээс их хүн хөлрөөд идэг. Тэгээд магадгүй та нар анзаарсан бол одоо ингээл гадаа хүүтэн цастай байх ч гэсэн ингээл хамаг хөлс нь гоцсон ингээд толгооноос нь ингээ уур цавт яатсан тийм ээ. Эсвэл нөгөө хамаг хувцсан орцсон хөлөрцсөн ч юм уу. Эсвэл нөгөө нэг ингээ гар барихаар гар нь ингээд ийм нойтон хүмүүс ингээл байгаад идэг шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь бол тэр хүн одоо юу гэдэг нь бохир заваанаасаа болж байгаа ш. Зүгээр тухайн булчирхааны үйл ажиллагаа хит их юм ажиллагаатай. Тэгэхээр энэ нь бол нэг хэвийн хэмжээнээс биш учраас эмгэг буюу баг өвчин гэж үздэг. Тэгээд хит хөлрөх эмгэг гэж бид нар бол хит хөлрөх эмгэг гэж ярьдаг. Хит хөлрөх гэдэг тэрэн дээр таны сонсож байхад халуун ногоо гэдэг бас амар
жирийн үнээс илүү хүлэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Бүр ингээд усаас гацсан юм шиг. Тэр бол одоо бас эмгэгтэй байна гэсэн үг үү? Тий, яг зарим тийм зүйлүүд бол тэр хүлрэлтэнд бол нөлөөлдөг те сэтгэж бол янз бүрийн зүйлүүд тэр халуун ногоо ч юм уу эсвэл нөгөө санаа зовх ичих бие барих ч гэх юм уу те тиймэрхүү зүйлүүд тэр хүлрэлтийг угаасаа тийм ихсэгдэг. Маа сонсогчид сонсоод бас одоо холмсны ийм асуудалтай хүмүүс сонирхож магадгүй л дээ. Одоо ийм хаалгаа хэлэхэд ер нь үнэн төлбөрийн хувьд одоо хэр байдаг бол гадаад тарцвал Монгол тарцвал ямар хөө байдаг бол? За ер нь бол хаалгааны төлбөр бол гадаадынхтай харьцуулшгүй хамаагүй хямдхан байгаа мэдээж. Гэхдээ зүгээр манай Монголын эдийн засаг маань өөрөө жоохон сулуу учраас ард иргэдэд тийм ч хямдхан санагдахгүй байж магадгүй. Тэгээд одоогоор бол төлбөр 700 мянгаар бол хийгддэг. Тэгээд эрүүл мэндийн даатгалын сангаас яг энэ төрлийн үйлчилгээнд одоохондоо санхүүжилт ирдэггүй учраас бид нар бол нэг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх боломж одоохондоо байхгүй. Гэхдээ миний бодлоор бол хүмүүс заавалчгүй карманаасаа ингэж бэлэн мөнгө гаргаж энэ үйлчилгээг авах шаардлагагүй. Баянч бай, ядууч бай, ямар ч хүн Монголын аль ч эмнэлэгт ямар ч үнэтэй үйлчилгээг авах бүрэн боломжтой гэж би үздэг. Тэхийн тулд тэр нь ямар шийдэл байх вэ гэхээр одоо сүүлийн үед хувийн даатгалууд айгүйх хөгжиж гарч ирж байгаа тэгэхээр тийм эрүүл мэндийн хувийн даатгал давхар хамрагдах юм бол ер нь бол аль ч хувийн эмнэлэгт бол ямар ч төрлийн үйлчилгээг бол карманаасаа нэг мөнгө гаргалаггүйгээр ингэж авах боломжтой. Тэгэхээр холмосны хаалгаа сонирхож байгаа хүмүүс ч гэсэн иймэрхүү маягаар бол асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Тэгээд хаалгаан дээр нэг юм бас яхад одоо нэг орлогоод одоо курс эмчилгээ шиг тийш хоёр дахь удаа орно ч юм уу тийм асуудал байдаг юм болов. Яг ерөнхийдөө хаалгааны үр дүн нь бол 90-95% гэсэн юм судалгааны үр дүн байдаг. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр 100 хүн хаалгаа ихэд 90-95 хүнд нь шууд үр дүн гардаг. Үлдсэн 5-10 хүнд нь бас жоохон асуудал гардаг. Тэр нь юу гэхээр нөгөө хаалгаа хийлгэсэн мөртлөө нөгөө хөлдрөлт нөгөө өнөр мөнөр тодорхой хэмжээнд байгаад байдаг. Тийм тохиолдолд бол хаалгаагаа дахиад хийлгэх юм бол бүрэн шийдэгдэх боломжтой. Тэгэхээр зөвхөн мэс засал бол яг ерөнхийдөө бол хөлсний булчирхайг нь аваад тэр арьс нь бол тэр хэсгийн арьс хөлсний булчирхайг болчихж байгаа учраас нэг мөсөн одоо насан туршдаа үр дүн гарна гэсэн үг. Бусад тэр нэг төрхлөг цацлага юм уу тариа тарьдаг аргууд нь бол төр зүрийн л үйлчилгээ. Альва угаасаа мэс засал хийлгэхэд хүн болгон сорвтой болдог баг тий. Тэгэхээр энэ холмосны мэс засал дээр бас тодорхой хэмжээний сорив үлдэх болов. Тий, ер нь бол хүний бие зүслэг хийгээ бол зайлшгүй сорив үлддэг. Сорив үлдэхгүй тийм гайхамшигтай хаалгаа гэж юусаа байдаггүй. Зөвхөн гоо сайхны хаалгааны хувьд бол дандаа энэ нэгсэнд зайл хэргэлдэг гэсэн үг. Одоо хүний нүдэнд харагддаггүй ч гэдэм үү зөвхөн сугны хаалгааны хувьд яадаг вэ гэхээр яг нөгөө арьсны нуглаасан дээр тааруулаад цэцлэгүүд хийгддэг байгаа. Тэгэхээр бол яг зарим хүний шарах бол мэддэхгүй гэж идэрх боломжтой байдаг. Зарим хүнийхийг хичнээн гэж нуглаасан дээр тааруулж цуссан ч гэсэн сарвин ингэж мэдэгддэг. Хүмүүсийн арьс нь өөрөө их янз бүр учраас тийм онцлог янз байгаад байдаг. Хүнээсээ шалтгаалаад. Зарим хүнийх бол огт мэддэхгүй бас идэрх боломжтой. Энэ хаалгаа нь ер нь хэр удаан цаг явдаг бол одоо хаалгааны хувьд бол нэг цаг 20-30 минут үргэлжилдэг. Нийт нөгөө мэдээг үзүүлдэг тэгээд нэг талбайгаа арчих тэргээд тэр бүх юмнууд оруулахаар нэг цаг 20-30 минут орчим үргэлжилдэг. За та болохоор одоо мөнгөөр эмнэлэг дээр мэс заслын засгийн эмч эрхлэгч эмч гэж явж байгаа те. Тасгийнхын тухай та ярил. Манай тасгийн бол одоогоор мэслийн нэгдсэн тасаг гэдэг нэртэй. Тэгээд манай тасгийн хувьд бол судасны мэслийн эмчнэр одоо 6 эмч тэгээд эмэгтэйчүүдийн мэслийн 2 эмч зөвлөх эмчтэйгээ хамт тэгээд ерөнхий мэслийн эмч гэсэн ийм 3 чиглэлийг хамтгсан ийм нэгдсэн ийм тасаг байгаа. Тэгээд баг бүрэлдэхүүний хувьд бол манай мэслийн тасгийн зөвлөх эмч маань болохоор Төмөрбаатар гэдэг эмч байгаа. Тэгээ энэ эмч бол
нөгөө бөөр шилжүүлэн суулгах багийн ийм гишүүн эмч байгаа. Одоо Монгол улсад бөөр шилжүүлэн хагалгаа хийгддэг ийм хүний гавьяат эмч байгаа. Эмэгтэйчүүдийн мэслийн хувьд бол Байгалмаа гэдэг бас ийм эмч байгаа, зөвлөх эмч байгаа. Судасны мэслийн хувьд бол Амгаланбаатар гэдэг Оросод 2 жил одоо яг энэ нэрийн мэргэжлэр ингэж сурч төгссөн хүмүүсүүд байдаг. Тэгээд яг хөө зүгээр тасгийнхаа тухай танилцуулахад бол манай эмнэлэгт бол бас бусад эмнэлгүүттэй харьцуулахад бас өвөрмөц тийм хагалгаанууд хийж байгаа. Тэгээ үүнээс дуртахад бол судасны мэсэл байгаа. Тэгээ судасны мэсэл нь болохоор эхо хяналтайгаар өөрсдөө ингэж хийж байгаа. Тэгээд хамгийн гол нь эмэгтэйчүүдтэй сонирдуулахад одоо хагалгааг сүүлийн үед хагалгаанууд маань болохоор их тийм гоо сайхны хувьд ийм шарах сорив багтай хийгддэг болоод байгаа шүү дээ. Ийм хагалгаанууд нэвтрээд байгаа. Тэгэхээр мөнгө гүр эмнэлэг дээр болохоор судасны мэслийн хувьд бол энэ туяагаар шарах, лазераар шардаг ийм эмчилгээнүүдийг бол нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр нөгөө ер нь бол хагалгаа хийхдээ ингээд тухайн байдлаас бол сонгож хийдэг. Тэгэхээр боломжтой тохиолдлуудад эдгээр аргыг хэрэглэх юм бол нөгөө шарах сорив багтай. Тэгээ эмэгтэй хүмүүсүүдийн хувьд ямар проблем байдаг вэ гэхээр хөлийн судас ингээд өргөсчдөг. Тэгэхээр нөгөө гоё нөгөө палаж өмсөд 100 цаг ингээд сайхан удамжаар явах гэхээр нөгөө хөлийн судас нь өргөсчих айгүй төвхтэй байдаг. Тэгэхээр яг энэ төрлийн гоо сайхны ийм шарах сорив багтай хагалгаа хийх юм бол одоо энэ асуудлаас санаа зовхгүйгээр ингэж байх, дуртай хувцас өмсөж ингэж амьдрах, өөртөө ихтэй байх юм боломжтой байдаг. Судасны мэсэл тэгээ шаардлага гэхээр одоо мэс сүрхгүйгээр судсын ингэж лазераар шараад эсвэл нөгөө нэг эрдэнэтийн туяагаар шаарддаг юм имчилгээний аргуудыг бол тийм Монголд хийж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо манай Монгол улсын хувьд бол зүрх судасны мэслийн гол төв нь болохоор 3 дугаар эмнэлэг дээр байдаг. Тэгээд түүний дараа бол мөнгөн гүр дээр бол яг судасны чиглэлээр нь дагнсан ийм үйл ажиллагаа төвлөрч явагдаж байгаа. Түрүү би Төмөрбаатар эмч гээд бөөр шилжүүлэн суулгах багийн эмч, зөвлөх эмч ажилладаг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр манай дээр бас бөөрийн дутагдaltaй өвчтөнгүүд нэг гемодилизд ордог штэ. Тэгэхээр тэрүүнд орохын тулд нөгөө бас нөгөө артер венийн судсыг залгадаг хагалгаа хийдэг. Тэгэхээр энэ хагалгаа бол манай эмнэлэг дээр бас яг төвлөрч хийгдэж байгаа. Тэгээд Төмөрбаатар зөвлөх эмчийнхээ удирдлаганд ор ингээд манай эмч нар энэ төрлийн хагалгааг бол амжилттай хийж байгаа. За тэгээд бас бөөрийн дутагдaltaй хүмүүсүүд одоо эмчилгээний ийм 2 сонголт байдаг. Одоо гемодиализ хийх эсвэл хэвлийн диализ хийдэг ийм 2 арга байдаг. Тэгэхээр хэвлийн диализ дээр хэвлий дээр гуурс тавих хагалгааг бас манай эмнэлэг дээр хийж байгаа. Тэгээ энэ хагалгааг болохоор нээлттэйгээр дурангаар гэдэг ийм олон янзын сонголтоор хийдэг. Манайх бол бас 2 аргаар хоёулангаар нь хийж байгаа. Дурангаар хийх боломжтой юм байдаг. Шолон мэсэл бол хийдэг юм шүү дээ Монгол төр тийм. Тэгээд эмэгтэйчүүдийн мэслийн хувьд бол бас одоо гоо сайхны хагалгаа бас хийгдэж байгаа. Хавдрын хагалгаанууд бас хийгдэж байгаа. Тэгэхээр манай эмнэлэг дээр бас яг хандаад энэ төрлийн үйлчлэгийг бас авах бүрэн боломжтой. Ерөнхийдөө бол бид нэр өргөн хүрээний ийм үйлчлэгээнүүд үзүүлж байгаа. Тэгээд манай мэслийн тасаг хагалгаа болохоор одоо вакуум орчимд хийгддэг. Бид нар бол нэг вакуум операци гэж ярьдаг. Ийм орчинд бол хагалгаа хийгддэг байгаа. Тэгээ манай тоног төхөөрөмжийн хувьд бол бас яг орчин үеийн ийм тоног төхөөрөмжүүдийг бид нэр ашигладаг байгаа. Нэг harmonic scalpel гэдэг. Вакуум орчин гэхээр яг ямар гэдэг юм бол за энэ нь бол нэг юм тусгай тохижуулсан ийм хагалгааны хэсэг гэдэг. Одоо хагалгааны өрөө бол тэр агаарын урсгал, даралт, температур бүх юм ингээд цогцолгож явах хэвээр. Тэгээд яг онлын үндэслэлтэй. Тэгэхээр яг тэр нөхцөлийг бүрдүүлсэн ийм хагалгааны өрөө бид нар бол хагалгаа хийдэг байгаа. Тэгээд тоног төхөөрөмжийн хувьд ч гэсэн орчин үеийн ийм тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг байгаа. Мэслийн засгийн талаар бас ерөнхийдөө нэмж танилцуулахад манай эмнэлгийн давуу тал нь болохоор манай дээр ер нь бүх төрлийн онцлогоо
шинжилгээнүүд бүрэн хийгдэх боломжтой. Тэгэхээр нэгсэндээ үйлчлүүлэгчд маань олон газруудаар ингээд дамжаад яваад байлгүй нэг газар ирээд цогц үйлчлэгээ аваад ингээд хөгжлүүлэх юм даваа талтай байгаа. Тэгэхээр манай эмнэлэг CT, MRI хийгдэх боломжтой. Тэгээд бас өндөр хүчин чадал бүхий эхо шинжилгээ хийдэг. Тэгээд лаборатори 24 цагаар ажилладаг. Болт маань болохоор бас 24 цагаар ажилладаг учраас ерөнхийдөө үйлчлүүлэгчд манайхаар үйлчлүүлсэн тохиолдолд бол нэг газараа ингээд бүх үйлчлэгийг ингээд чирэгдэлгүйгээр авах юм боломжтой юм даваа талыг бол бүрдүүлсэн байгаа. За тэгээд манай тасгийн хувьд бол сүүлийн үед төлөвлөж байгаа зүйл нь болохоор хавдрын хагалгааг мөн хөгжүүлэхээр бол бас шийдэд ингээд төлөвлөд явж байгаа. Ягаад гэвэл та бүхэн мэдж байгаа манай улсын хэмжээнд бол ганцхан хавдрын эмнэлэг байдаг. Тэгээд тэр эмнэлэг дээр бол бүх Монголын одоо хавдартай өвчтөнгүүд ингээд бөөгнөрөөд үйлчлүүлдэг. Энэ нь болохоор ачааллыг айгүй ихсгээд бас үйлчлэгээний чанар хүртээмж бас их муугар нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ байдлыг бас одоо сайжруулахын тулд манай эмнэлэг бас яг энэ төрлийн үйлчлэгийг хөгжүүлж бас ард иргэдтэй энэ үйлчлэгийг авах юм боломжийг бүрдүүлэхээр ингээд зориод ажиллаж байгаа. Тэгээ хавдрын мэслийн эмч нартай гэрээ байгуулаад эхний ээлжинд ингээд хагалгаа ихээр төлөвлөд байж байгаа. За мөн гадаадын эмч нартай мөн хамтран гэж энэ төрлийн хагалгааг өндөр одоо технологи бүхий энэ хагалгаануудыг бас нэвтрүүлэхээр ингээд зориод ингээд байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бидний яриа ингээд дуусч байна. Тэгээд цагаа гаргаад ирсэнд баярлалаа. Үнэтэй мэдээлэл бид нарт өглөө. Тэгээд сонсогчдод ч гэсэн бас нэгийг ойлгуулсан бах. Одоо эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй шүү гэдэг мэдээллийг бол эмч маань ерөөхдөө нэлээд хэллээ л дээ. Миний одоо сайн сонсож байхад мөнгө гээд бах байлгүй. Одоо эрүүл мэндэд бодох цаг ирсэн байна. Тэгээд мөнгөөр эмнэлгийн маань уран эрүүл Монгол иргэн эх орны баялаг гэдээ явдаг. Тэгэхээр энэ эх орн чинь одоо эрүүл хөнгөө бол ирээдүйд яаж хөсөн дэвжүүлээ гэсэн санаас надад бодогдлоо. Тэг яг зөв. Тэгэхээр сонсогчдоо эрүүл мэндийн боловсруулалтаа сайжруулад өөртөө байгаа асуудлаа эмнэлэгтэр өөрчилж үзүүлээд ямагт одоо урьдчилан сэргийлж явах хэрэгтэй гэдгийг сонсогчдоо дахин хэлье. Тэгээд эмчтэй бас дахин ирсэнд нь баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Тэгээд танаа хамт олон ч гэсэн баярлалаа. Тэгээд бас ажлын амжилтыг бас хүсье. За баярлалаа.